Сайн байцгаана уу? Цэцгээ байна. За өнөөдөр цагаан сарын баярт зориулаад буудсны мах амтлах аргаасаа хуваалцах болно. 3 төрлийн шанц бэлдэх болно. Нэгдүгээрт энгийн махан буудсны шанц, хоёрдугаарт мах болон ногооны холимог буудсны шанц, гуравдугаарт дан ногооны шанц бэлдэж үзүүлэх болно. За ингээд эхлээд гурилаа зуураад амрааж авах хоорондоо бусад орцуудаа бэлдээ. За гурил маань 1 кг гурилаагаа үүн дээрээ 500 мл ус хийгээд гурилаа зуурна. Гурилны харьцаа маань 2:1 харьцаатай зуурагдж байгаа. Яг хатууч биш, зөвлөмж биш. Тийм зуурмаг болно. За ингээд буусныхаа гурилыг багадаа 30-40 минут. За тэгээд 1 цаг орчим амраахад сайхан амраад гоё ивэлцэн байх болно. За махаа хэрчцгээе. 500 г мах ашиглана. Нэгдүгээр махан шанзаа найруулъя. Мах 500 г, сонгин 1 бөөрөнхий, давс 5 г, мөн дашида амтлагч 5 г ашиглах болно. Махан дээр орцуудаа хийчихье. Дашида 1 хоолны халбаг хий. Яагаад дашида хийж байгаа вэ гэхээр хоолны маань амтыг илүү гоё нэмэгдүүлж өгдөг. Мөн олон төрлийн амтлагч дотроо орцсон байдаг учраас өөр нэмэлт ямар ч амтлагч хийх шаардлагагүй. Сайхан шүүслэг болгохын тулд 20 мл ус хийж өглөө. Дашидагаа сонгохдоо яг ийм оргиг нь сонгох хэрэгтэй. Ориг дашидаа маань ардаа ингээд Sweetroad компани оруулж ирдэг дардстай. Савлгааны хувьд 100 г, 300 г, 500 г 1 кг гэсэн сонголттой гадар худалдаалагдаж байгаа. Хоёрдугаар шанзаа бэлтцгээе. Мах 300 г байгаа. Би махаа сонгохдоо өхрийн мах сонгосон. Өөрөө их өхтэй эс учраас нэмэлтээр сүүлч юм хийгээгүй. Махны хувьд бол та хонь юм уу өхрийн махыг өөрийнхөө сонголтоор сонгоод хэрэглэж болно. За үүн дээрээ 200 г ногоон улуу ашиглана. За ингээд 50 г буюу нэг жижиг бондгоор сонгин, давс 3 г, 20 мл ус, дашида 5 г орно. Хоёрдугаар шанз маань ингээ бэлэн боллоо. Одоо 3 дахь шанзаа бэлтцгээе. Одоо ногоогоо ирчцгээе. Гуравдугаар ногооны шанзаа найруулъя. За орцонд ногоон хулуу 100 г, дөөфү 200 г, бор мөг 100 г, байцаа 100 г, луун 50 г, ногоон сонгин 50 г, 10 г цагаангаа, 4 хумс сармис. За тэгээд 30 г сонгин, за 5 г давс, 20 мл ус, мөн дашида 5 г орно. За эхлээд байцаагаа өөрийнх нь шүүснээс нь ялгаж базаж өгөх хэрэгтэй. Ингийн тулд байцаан дээрээ за 1-2 г давс хийж агаад хооронд нь сайхан холиод базаад өгнө. Үнэхээр байцааны маань өөрийнх нь шүүс нь ялгараад тэр шүүснээс нь ялгаж өгөх хэрэгтэй гэсэн үг. Ингээд 10 минутын дараа байцааны маань шүүс ялгарч өгнө. Ингээд шахчихна. Яагаад ингээд шүүснээс нь шахаж базаж өгч байгаа вэ гэх юм бол буудсны шанз маань хураагаар нь шууд хийчихээр
ингээд сэргэжээд шимхэд аягүй төвхтэй байгааддаг. Ингээд шахаад өгчих юм бол одоо шанз маань илүү сайн барьцалдаж нэг юм бүхэл болж өгдөг. За ингээд саяны хэлсэн орцуудаа бүгд хийгээд явчих. За тофуны хувьд ингээд бүхлээр нь хийж өгөөд амтлаад базгатаад тофугээ гараараа буталж өгөөд шууд базсан хэрчиг шаардлагагүй гэсэн. Шууд ингээд бүхлээр нь хийгээд явчихна. За яг энэ ийм ногоо заавал орно гэсэн юм байхгүй. Илүү баяжуулаад өөр төрлийн ногоонууд ашиглаад бас шанзаа илүү баяжуулж болно. За ерөнхийн ингээд ногооны орцнууд маань ингээд болчихж байгаа. Үүн дээрээ амтлагаанд зөвхөн давс болон дашида хийж өгч байгаа. За дашида маань доторх орц маань ингэж харагдана. За үүнээсээ 5 г-ыг хийн. За базахтаа тофугээ ингээд гараараа бутлаад хойлоод өгнө. Тофу болон байцаа маань ингээд зурмаг шанзыг маань илүү сайн барьцалдуулж өгч байгаа. Тэгэхгүй бол даа ногоонууд маань ингээд чимгэхэд аягүй төвхтэй гад идэг. Одоо буузаа жигнэд идэхэд ч гэсэндээ ингээд гоё юм бүхэл болж өгдөг байгаа. За ингээд 3 дахь шанз маань бэлэн боллоо. Буузаа хийж эхэлцгээе. Гурилмаа сайхан амраад эвлэлцэн байгаа. 3 төрлийн шанзтай учраас 3 өөр чимгэлттэй бууз хий. Эхний махан шанзтай буузаа болохоор яг үндсэн буузны хад чимгэлтээр битүү чимхээ. Гоё шүүслэг. Тэгээ шүүсээ алдаагүй битүү хоол гэж ярьдаг штеп. Тийм болохоор эхний буузаа ингэж чимгэж. Хоёрдугаар шанз буюу мах болон хулуутай буузаа чимхээ. За энэ буузаа бол арай ялгагдах үднээс ингээд цэцгэн чимгэлт хийжээ. За одоо 3 дахь ногооны шанзаараа 3 дахь буузаа хий. За энэ буузаа бол ялгагдахын тулд саран чимхэлтээр чимхэд хийжээ. За буузаа жигэнцгээе. Гурван өөр аргаар бэлтгэсэн шанзтай бууз маань бэлэн боллоо. Хэрвээ бичлэг маань таалагдах юм бол лайк болон шеэр дарахаа мартаа. За ингээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.